Сайн байцгаана уу? Өнөөдөр дотор хүүхдийн бясалгалаар 7 нас руугаа очицгоё. Нүдээ анаарай. Баярлалаа. Амьсгалан гүн бөгөөд жуухан хамраараа авч жуухан амаараа гаргаарай. Амьсгалан авч байна. Амьсгалан гаргаж байна. Таны бүхий л бие сулран тайвширч байна. Толгой, хазар нүур шанаа, хоолой, хүзүү тайвширч байна. Мөмөр, гарын булчингууд, гарын гурваны үзүүрүүд тайвширлаа. Цээж тайвширч байна. Гэдэс ходоод дотор бие эргэтэн өгзөг гуй, хоёр хөлийн булчин, мөн хөлийн хурууны үзүүрүүд тайвширлаа. Амьсгалан дахин гүн аваарай. Тэнгэрлэг өв дээдсүүдэн талархъя. Агуу дээд биедэн талархъя. Сүнсний хүч нартаа талархъя. Агуу хүчтэй талархъя. Энэ бясалгалыг үдэнтэй болгож хамгаалж хайрлаач. Ингээд дахиад амьсгалан уртаар гүн авч гаргаарай. 3, 2, 1. Чиний урд 7 настай чинь амьдарч байсан гэрийн чинь хаалга харагдаж байна. Чи түүнийг татаж ороорой. Гэртээ ороод өөрийнхөө 7 наснд байсан тэр хөөрхөн үеийг болж хар. Тэр чамайг орж ирэхэд ямар ч зүйл хийж магадгүй тоглох юм уу? Ээж автайгаа байж болно. Чи түүн рүү ортож очоод түүнийг тэрч авч болно. Аль эсвэл түүнтэй ярилцаж болно. Чи өөрийн тэрхүү 7 наснда ямар их аз жаргалтай, азтай хүүхэд болохыг хэлээрэй. Мөн түүнд тэнгэр газарт хоёуланд нь харьяалагдаг болохыг нь бүхний ээж басан дэлхийн ээж түүнийг хайрлан, түүний дороос тэтгэн дэмжиж, түүнийг бүхий л зүйлээр ханган тэтгэж байдаг гэдгийг нь хэлээрэй. Түүнийг үргэлжийн хайр инрэлт өсдөг. Дэлхийн ээж түүнийг хайрладаг. Дэлхийн ээжийн тэр хайр нь умбан өсдөг гэдгийг хэлээрэй. Мөн энэ дэлхийн ээжид амьдарч байхдаа үргэлжийн мөнхөд амар амгалан мэдэрч хамгаалагддаг гэдгийг нь хэлээрэй. Одод тэнгэр түүнийг харж хамгаалж байдаг. Цэнхэр дэлхий түүнийг инэрл хайраар тэтгдэг. Инх тунх амар амгалан халамж хамгаалтанд ор амьдарч байдаг гэдгийг нь сануулаарай. Чи түүн ямар азтай хүүхэд болохыг нь сайн хэлээрэй. Мөн чи түүнийг үргэлжийн хайрлаж, хамгаалж, халамжилж хайрлаж явдаг гэдгийг хэлээрэй. Түүнд өөрийнхөө хайрыг илэрхийлж, түүнд ямар их хайртайгаа, түүнтэй үргэлж хамт байдаг гэдгийг ойлгуулаарай. Мөн тэр хүүхэд чамаас ямар нэгэн дуртай зүйлээ хийх юм уу, өгөхийг хүсэж болох юм. Аль эсвэл хамт тоглоё гэж болно. Тэр хүүхдийн хүснээр нь байгаарай. Мөн тэр хүүхдтэй нарны гэрэл түүнийг үргэлжийн мөнгө тэтгэн хайрлаж, гэрлэн өгдөг. ертөнцийн дэлхий гэрлэн түнд дамжуулж байдаг. Тэр гэрлийг нь өөртөө хадгалж, гэрэлтэж яваарай. Чи бол гэрэл юм шүү. Чи бол хайр юм шүү. Чи үргэлжийн мөнхөд хайрлагдсан, хамгаалагдаж амьдардаг.
Бид бүхэн бүгд чамд хайртай. Чиний ээж аав ч гэсэн өөрөө өөрийнхөө өнцгөр хайрладаг. Хүн болгоны хайр өөр өөр хэлбрээр гарч ирдэг. Чи минь үргэлжийн мөнхөд хайранд умбож өсдөг гэдгийг нь хэлээрэй. Мөн түүнд ямар их мэддэг, ухаантай, ухаалаг. Чи олон төрлийн зүйлийг хийж чаддаг, маш их авьяас чадвартай билээ. Чи өөртөө итгээрэй. Чи маш ухаалаг, маш чадварлаг шүү гэж хэлээрэй. Өөрийн жижиг биетэйгээ маш сайхан үгээр түүнийг урамшуулан дэмжиж, ямар сайхан үгээр түүнийг урамшуулан зоригжуулах тийм л сайхан үгийг түүнд харамгүй хэлээрэй. Ингээд тэрхүү хүүхдтэй өөрийнхөө хайр инэрлийг илэрхийлээд түүнийг тэрвэрч болно. Үргэлжийн мөнх хайрлж хамгаалж дэргэж нь байдаг гэдгийг хэлээд дараа ирж уулзна гэж хэлэн орхиж яваарай. Хаалгаар гарч ирээрэй. Тэнгэрлэг агуу хүчтэй талархъя. Ариун дээд өг дээдстэй талархъя. Дээд биедээ талархъя. Сүнсний хөтөж та бүхэндээ талархъя. Уртаар амьсгалан авч гаргаарай. 3, 2, 1. Амьсгалан урт бөгөөд хүчтэйгээр авч гаргаарай. За ингээд та нүдээ нээж болно. Баярлалаа.